Орос хэл соёл суралцсан, орос хэлийг суралцсан маш одоо сайн чанарын одоо академик боловсролыг эзэмшин, өндөр боловсон хүчин болж бэлтгэгдэнэ. А мэдээж одоо өнөөдөр яг энэ цаг үед болж байгаа дайны нөхцөл байдал бол амаргүй. Энэ бол огт анзаарагдахгүй гэж бол хэлэхгүй, анзаарагдж байгаа. Орос Украины хоорондын нөхцөл байдал бол одоо цаг хугацаа өнгөрөх тусмал улам хурцдаж байна. За хоёулаа төр завсралын хойдолд нэлээ юу яагаад байна. Зэ сайн байцгаана уу, манай гэртээ ярих зам подкастын бас ээлжийн шинэ дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За та бүхэн бас анзаарсан бол сүүлийн үед бид нэр орон оронд байгаа залуучуудтайгаа онлайнаар холбоотой нэвтрүүлгээ хийжсэн бол энэ удаа бас манай зочин маань гадаадаас сурч ажиллаж амьдарч байгаад Монголдо эргэж ирсэн ийм залуучууд байгаа. Ийм залуу байгаа. Тэгээ одоо хоёулаа нэг гоё юм сууж байгаа газар болохоор ямар нэг ой мод биш. Манай Хилийн чандах монголчуудын зөвлөлийн маань одоо гадаа үүдэнд ингээд сууж байна. За өдрийн мэнд. Сайн байна уу? Өдрийн мэнд. За өөрийгөө танилцуулах тийм. За намайг Оюрд Ногт Сүрэнжав гэдэг. Орос улбаны улсад 9 жилийн хугацаанд суралцж ажиллаж амьдарч байгаад одоо өнгөрсөн жил Монголд ирсэн. За ийм залуу байна. Тэгээд за хоёулаа эхлээд бас яг бид нар бол ер нь өөрөө чинь тухай ер нь хизээ гадагшаа яагаад явсан, очиод юу сурсан. За тэгээ бас Монгол руугаа буцаж ирэх шийдвэрийг тэрхэн гаргасан гэдэг энэ чиглэлээр бол ярилцах юм. Гэхдээ энэний наан болохоор бас одоо удахгүй Хилийн чандах монголчууд маань Монголдо чухалж уулзах гэж байгаа. Энэ талаар товчхон мэдээлэлээ хүргэчихэд тэгээд үндсэн ярианд оръё. За манай Хилийн чандах монголчуудын зөвлөлөөс одоо 2 жил тутамдаа Хилийн чандад ажиллаж амьдардаг оюутан залуучууд одоо бүх хүмүүсийн дундах юм чуулга уулзалтыг зохион байгуулдаг диаспора фестивал гэдэг нэрээр. За энэ удаад бол одоо 7 сарын 30, 31, 8 сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ээлжид нэгэн чуулга уулзалт маань болох гэж байна. Энэ чуулга уулзалтаар бол дэлхийн одоо өнцөг болон бүрт ажиллаж амьдардаг монгол хүмүүс маань зуны дэлгэр цагт Монголдоо сайхан ирээд чуулаад одоо сайхан бие биетэйгээ уулзаад за болж нийгэмд болж байгаа асуудлуудын талаар, шийдлүүдийн талаар ингэж одоо чуулдаг ийм арга хэмжээ байгаа. Тэгээд баяраа чинь давхар бас уулзалтаар зохион байгуулна. Тэгээд энэ одоо нэвтрүүлгийг ашиглаад Хилийн чандад суралцаж, хөдөлмөрлөж байгаа нийт залуучууд бүх хүмүүстэй одоо уг чуулга уулзалтанд хүрэлцэн ирж оролцоорой гэж уриалж байна. Урьж байна. Би нөгөө залуучууд, оюутан залуучууд гэж яриад байгаа. Миний хувьд Хилийн чандах монголчуудын зөвлөлийн оюутан залуучуудын хорооны дараагаар 2 дахь жилдээ ажиллаж байгаа бас ийм залуу байгаа. За тэгэхээр хоёулаа одоо ингээд жоо сандлаа ингэж бас өөдөөсөө харж байгаад ер нь одоо бас түүнэрийг ч юм уу оюутан болох гэж байгаа хүмүүсийг харахад мэдээж бүгдээрээ л бас гадагшаага явж сурах тийм сонирхол байгаад байгаа тийм. Тэгэхээр ер нь өөрөө ч хувьд бас анх хизээ тэгээд яагаад бас Орос улстай сонгож сурахаар болсон бэ? За миний хувьд бол яг 2016 онд буюу яг одоогоос 10 жилийн өмнө за яг л баг үдийд одоо яг тэр тухайн шийдвэрийг гаргаж ирсэн. Гаргахдаа болвол нэгдүгээрт миний өөрийн хүсэл сонирхол гадаад улсад очиж суралцах, боловсрол эзэмших, дэлхийн иргэн болох юм мөрөөдөлтэй зорилготой байсан. Дээрээс нь манай аавын бас хүсэл сонирхол мөрөөдөл, бага насны мөрөөдөл нь бас гадаадад тэр дундаа Оросын улбаны улсад очиж суралцах юм мөрөөдөлтэй байж байгаа. Тухайн үеийн цаг үеийн боломж бололцооноос бас хамаараад бүтээгүй. Тэгээд монголчуудаас ярьдаг шүү дээ нөгөө аавынхан гүцээг хүслийг хүн гүцэдэг, азаргны өрөөгөө газар нь унган хитдэг гэж. Тэгээд энэ бас аюун намайг ингэж түлхэж зоригтой шийдвэр гаргаж гаргасан шийдвэртээ бас үнэнч байж чил зүтгэлтэй суралцах юм бас маш том хүч болж исэн. Түүний үчинд бас одоо Орос улбаны улсад Москва хотод очиж суралцаад бас амжилттай сайн суралцаад тэгээд ингээд Орос хэлийг нь маш сайн сураад одоо түүнийхээ хүчээр бас одоо ажиллаа хийгээд тэгээд явж байна. Тэгээ ялч бидний аав ээж үед Алтан Москва гээл тэр нөгөө гадагшаа боловсрол эзэмшин гэхээр дийлэнх хууль мэдээж яг боломжнд тий Орос руу явдаг байсан. Тэгэхээр яг өөрөө ч үед яг Орос руу тухайн үед тий оюутан болоод яваад очиод анхны сэтгэл байдаг шүү дээ. Одоо Монголоос юугаараа өөр байдгийг тий яг хүлээж авах нь ямар хөө байсан гэд яг очижсэн тэр өдрөө дурсвал. За бүр яг Орос гэвэл би эхлээд Ирхүү хотод очиж суралцсан. Хэлний ихтгэлд. Тэгээд анх хэл одоо алтан булгаар хягтаар тий Наушкар штэ.
прогоноор хил гараал ингээл явж байхад бол ингээд бүр үнэхээр тийм гоё мэдрэмж төрж байсан л да. Өөр улс руу явж гин, Европ руу, өдрөгжилтэй улс руу явж гин. Анх удаа сумын хүүхэд хилийн дэс алхаад өөр улс руу явж гин гэдэг чинь цаанаасаа гоё. Тэгэл яг тухайн мэдрэмжийг бүр яг ингэж ярих юм бол яг нөгөө нэг Harry Potter биш үү? Анх нэгдүгээр анги дээр нөгөө бөөндөө вагон цуучаад ингээд явдсан шүү дээ. Яг нэг тиймэрдүү мэдрэмж төрж байсан л да. Тэгээ ер нь бол маш гоё л доо. Орос хүмүүс чинь өөрөө айгүй тийм шудраг, зарчимч, үнэнч, бас цайлган сэтгэлтэй ард түмэн байдаг. Бидний соёл бас нэг тийм хол зөрүүтэй бол биш. Тэр утгаараа ер нь бол анхны сэтгэл тухайн орчин байгаа нөхцөлөнд таалагдсан. Орос багш нар нь одоо тэгээ харцж байгаа байдал бүх юм бол маш таалагдж ирсэн. Тийм. Москвад бол 2017 онд очиж ирсэн л да. Дараа жил. Тэгээд мэдээж Москвач одоо Орос улсын улсын төв нийслэл Европтой бол бас одоо маш томдоо орох хот. 14 сая иргэнтэй. Тэгэхээр одоо маш том хотод очиж ирсэн. Тэгээд тэр тухайн үеийн сэтгэл бол ерөөсөө вау. Гэхдээ мэдээж яаж энэ хотоос одоо авж болох бүх одоо эрдэм мэдлэг, чадвар, ур чадвар бүгдийг авах одоо боломж байна. Тэрийг л одоо харж очиж ирсэн байна. Тэгэхээр би бол яг бусад улсуудыг ер нь бас зочид нэлээх оролцсон юм шиг байна. Тэгээд мэдээлэл гайгүй байгаа гэдэг яг Оросын жишээнд хэлний бэлтгэлэхээр дийлэв одоо ихэнх нь ямар орны тэг хүүхдүүд ирж сурж байна. Бас ялгаагүй Англи, Америк, одоо Япон, Хятад гэл бүх оюутнууд ирж сурдаг юм уу? Ер нь Оросын тэр гадаад оюутнууд хэрэг байдаг юм болоо. Оросод ер нь за ингээд ер нь туршлагаас одоо ингээд харж байхад Хятадууд, Вьетнамууд, Дундад Азийн орнууд бол маш их. За дээрээс нь Монгол. За одоо ингээд хэлчихвэл яадаг юм бол одоо барууны орны ч гэдэг юм уу, Америкаас ч гэдэг юм уу. За эсвэл Азийн, Зүүн Азийн өндөр хөгжилтэй орнуудаас бол төдийлөн хүмүүс ирдэггүй. Цөөхөн. Ер нь бол Солонгос, Японууд бол маш цөөхөн. Япон хүн баг харж байгаагүй хаа. Тэгэхээр ер нь бол Төв Азийн болон Дундад Азийн тэгээ монголчууд бол хөвчлээ ирж сурдаг. Баруунаас бол бас цөөхөн. Цөөхөн байна тийм. Энэ маань бас мэдээж тэгэл одоо болж байгаа нөхцөл байдлаас бас их шалтгаалж байгаа хэл та. Тэгэхээр чиний хувьд Оросд ямар мэргэжлэр суралцлаа? Би Оросд барилгын архитектор гэдэг мэргэжлээр суралцсан. Энэ нь болохоор өөрөө Оростой нарийн мэргэжил буюу специалитет гэдэг одоо бакалавр, тэгээ специалитет, мастер, тэгээд дээшгээ аспирантур энтер гэж одоо ихгүй одоо. Тийм. Тэрнийх нь одоо 5 жилийн хугацаанд их суралцсан. Уг нь бодохоор бас Орос ч нэг талаараа ойрхон гэдэг ч юм уу тийм магадгүй амралт одоо цагаан сар наадам гэхээр хурж ирээд буцах иймэрхүү бас боломжууд бас байдаг баг. Гэтэ тухайн үед сурч ирсэн оюутны амьдрал нь ямар хөө байсан, ямар зүйл нь илүү одоо хөгжлөө гэдэг юм уу, толгойд илүү үлдсэн шинэлэг содон байсан. Оросд суралцахад ер нь бол шуудхан шудраг хэлэх чанга. Чанга гэдэг нь Оросын холбооны улсад суралцж байгаа оюутнууд маань стипенд гэж авдаг шүү дээ. Ер нь хөвчлэн одоо засгийн газрын тэтгэлгээр Оросын холбооны улсад очиж суралцдаг. Стипенд бол ер нь бол бусад улсуудтай харьцуулахад ялангуяа Хятад одоо Азийн орнууд суралцж байгаа оюутнуудтай харьцуулахад хамаагүй бага байдаг. Тэгэхээр бид нар бол яаж тэр стипендийг одоо хүргэж амьдрах уу те гэдэг чинь өөрөө маш том асуудал болно. Ажлын яг гэхээр Орос улбаны улс миний сурж явах үед тухайн үед бол хуулиараа зөвшөөрдөггүй байсан. Одоо өөр ажил хийн гэсэн үг те. Тэгээд хичээлээ хийхгүй байх юм бол одоо хөөгдөх маш өндөр шанстай магадлалтай. Орос улбаны улсын ихтэй сургуулиудын одоо энэ босго за дээрээс нь шаардлага бол одоо сүүлийн маш хатуу болсон. Хичээлээ таслаад эсвэл хичээлээ амжихгүй байх юм бол ер нь л шууд хөөчнө. Чангал юм байна. Маш чанга. Тэгэхээр тэн дунд бол суралцаа төгсөөд тэр олон одоо бэрхшээлүүдийг даваад ирнэ гэдэг бол дан ганц одоо академик мэдлэг авч боловсрсон иргэн болохоос гадна одоо амьдралын одоо маш тийм хэрэгтэй шин чанаруудыг, ур чадваруудыг суралцнаа л гэсэн үг. Яаж одоо эдийн засгаа санхүүгээ зохицуулах юм, яаж мөнгө хөргөх юм гэхээс ахуулаад өөр бусад хүмүүстэй хэрхэн харьцах юм, үүний арга ивийг яаж олох юм гэх мэтлэн тэ. Тэгэхээр Оросд бол одоо их олон зүйлийг сурч болно л доо. Яг мэдээж бүх л улсад тийм л нөхцөл байдал байдаг баг. Гэхдээ зөвхөн миний хувьд ингээ анзаараад байхад Оросд сурч байгаа хүүхдүүдэд яг энэ миний саяны ярьсан зүйлсүүд илүү их байдаг юм болов уу гэсэн тийм
анзаарах байдаг юм уу да. Бид нар бол гэхдээ ер нь Орос хүмүүсийг Орос ах нар гэдэг ер нь нэлээ илэгтэй гэх юм уу одоо түүхийн хувьд ч гэсэн ойрхон байгаад байдаг. Яг одоо өөрөө ч Монгол оюутан тэнд яваад очиход одоо яг бакалавр тийм эхлээл ингээд эхлэл бэлтгэлээ дуусгаад яг Орос оюутнуудтайгаа холилдоод ингээд явхад Монгол гэхээр хэрэг мэдх юм мэдээж яг хэл залгаа гэдгээр мэдэх байх зүгээр ямар хөө харилцаа ямар хөө байх юм ер нь ямар хөө биднийг дүгнэдэг ямар хөө байдлыг илүү онцлох юм бол Бүгдээрээ мэднэ. Монгол гэхлээр мэднэ. За яг мэдгүй цөөхөд хүмүүс байгаа. Биднийг түүх бол ерөөс Оросд маш хүчтэй үлдсэн. Одоо нэг инэттэй ч гэх юм уу бас маш гоё зүйлийг ярил л да. Нэгдүгээр курсд бид нар Оросын түүх гэдээ үздэг байхгүй. Оросын түүх үзсэн. Дараас нь Оросын архитектурын түүх гэдээ үздэг. Тэгээд түүхийнхаа хичээл дээр лекцийн танхимд ингээд Потокийнхаа хүүхдүүдтэй буюу одоо 200-аад гаруй Орос тэгэл дундад Азийн ганц нэг Монгол гэл ингээд сууж хахад Оросын архитектур ерөөсө хоёр бүлэгт хуваагддаг гэдэг. Тэнгууд одоо Алтан орд гэж ярьдаг шүү дээ тийм. Золотой Орда гэл. Тэнгууд Оросын архитектур нь Монголын тэр Алтан ордны үеийнхээс өмнөх архитектур, хойших архитектур гэж хоёр бүлэгт хуваагддаг. Яагаад гэхээр монголчууд очиод одоо тухайн үед баригдажсэн сүм хийд одоо архитектурын шийдлүүдийг устгаад шатаачдаг. Тэрнээс хойш нь дахиад одоо сүүлийн шинжилгээд ингэ баригдаад явдаг. Тэгэхээр ч одоо ер нь Оросын түүхэд ч тэр Монголын талаар маш их дурсагддаг. Архитектурын түүхэд ч Монголын талаар маш их дурсагддаг. Тэгэхээр биднийг бол мэдэхгүй байхын арга байхгүй. Дээрэс нь бас би одоо олон удаа анзаарч ирсэн зүйл нь юу гэхээр Монгол хүүхдүүд, Монгол оюутнуудын одоо сэтгэн бодох чадвар, суралцах аливаа зүйлд одоо дасан зохицох чадвар, суралцах чадварууд бол бусад улсын оюутнуудаас хамаагүй илүү байдаг. Маш хурдан юм сурдаг, ойлгодог. Орос хэл муутай хэрнээ. Одоо ярих чадвар нь муутай хэрнээ. Орос хэл сайтай оюутнуудаас илүү хурдан одоо тухайн хичээлийг сураад, ойлгоод хурдан хийгээд яваад байдаг. Тэгэхээр энэ талаар бол Орос оюутнуудад үнэлэгдэж явна. Миний хувьд бол ерөөсөө ер нь л дажгүй л гэж боддоо шүү дээ. Ер нь Оросуудтай харилцаа монголчууд бол. Тэгэхээр ер нь одоо тэнд суралцж байгаа хэлний бэлтгэл байна одоо бакалавр магистр ч гэдэг юм уу ингээд тоо ер нь хэр байдгийг одоо монголчууд нийтээр нь монголчуудын тоо хэр байдаг оюутан залуучуудын тоо хэр байдаг юм бол за Оросд суралцж байгаа оюутнуудын тоо бол энэ Орос улбаны улсын засгийн газрын тэтгэлэг гэдэг зүйлээс бол их хамаардаг. Жил болгон одоо 500 орчим оюутнуудад тэтгэлэг өгч Орос улбаны улс руу явуулдаг. Үнэгүй. Тэгэхээр бол сүүлийн жилүүдэд бас нэмээд хэлэхэд сүүлийн жилүүдэд энэ тоон одоо 600 650 болж нэмэгдэж байгаа. Энэ бол бас яг Орос улбаны улсын бодлого л доо. Наагур хотуудад буюу одоо бидний дойрхон очдог эрхүү лаууд ч гэдэг юм уу. Эдгээр хотуудад бас оюутнууд маань хувийн зардлаас суралцдаг. Тэгэхээр тогтмол бол ерөөсөө нэг 2-оос 3 мянган оюутан. За бүр пик үе дээр хамгийн их үе дээр 4-5 мянган оюутан суралцдаг байх гэж би бодож байна. Яг нарийн тоо л надад байхгүй. Анх очиж намайг суралцж байхад бол маш их оюутан байсан. Сүүлийн жилүүдэд одоо Оросд болж байгаа үйл явдлаас болоод оюутнууд бол ер нь нэлээд цөөрсөн байна. Тийм баг тийм. Тэгээ яг оюутан нас ч хамгийн бас гоё үе шүү дээ. Мэдээж хичээлээ сайн хийн. Хажуугаар нь одоо миний хувьд Солонгос суралцж байхад анханасаа ингээл одоо илсэд ороод за тэгэнгүүт чи MT гэж аяллаар явдаг ч юм уу те. За тэгээ миний байсан бас Юнсек сургуулийн ойролцоо дээр залуучуудынх нь гудам байдаг. Тэгээд ер нь хичээлийн бус цагаар бас орон орны оюутнуудтай ер нь их одоо суугаал тоглоом эсвэл ууждэл ингээл нөхөрлөдөг байсан. Тэгээд чөлөө цаг ер нь тиймэрхүү байдлаар төлхөө өнгөрчээсэн болов уу гэж санагддаг. Тэгэхээр Оросд байгаа оюутнуудын маань бас чөлөө Орос оюутнууд те. Энэ чөлөө цагаа хэрхэн өнгөрөөдөг, ямар зүйлүүдийг дэлгүү хийдэг тийм байсан бол. Яг Орос оюутнуудын талаар гэж асууж байна уу? Оросд суралцж байгаа Монгол оюутнуудын талаар гэж асууж байна уу? Айл нь. За Монгол оюутнууд бол янз янз л да ажиллаа хийх нь хийн, хичээлээ хийх нь хийн. За хичээл ажлынхаа хажуугаар олон нийтийн ажил хийхээр хийж зөвшөөрд үүсээ хийдэг гэсэн үг тийм. Үгүй. Одоо сүүлийн үед хэрвээ би буруу санаагүй бол 2018 оноос хойш тодорхой цагаар ажил хийх нь одоо хуулиараа зөвшөөрөгдсөн. Тэгэхээр Монгол оюутнууд бол сүүлийн жилүүдэд маш их ажилладаг болсон. Аль бисаар шүү. Тэгэхээр тэр тал дээр бол асуудалгүй.
дахиад нөгөө асуудал л да. Хэрвээ одоо стипенд өндөр авдаг гэсэн бол заавал ажиллах шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр одоо миний анзаарж байгаагаар бол оюутнууд маань маш их ажил хийдэг болсон. Тэгээд мэдээж чөлөө цагаа болвол нөхдөр гоё цагийг өнгөрөөн гадуур аялна. Оросод ялангуяа Москвад миний сурч ирсэн хотод бол одоо парк олон нийтэд ингэж амрах зугаалах газрууд бол маш их байдаг. Тэрнгээр их зугааж болно тий. Чөлөө цагаа өнгөрөх нөхцөл боломж маш их. Дээрэс нь бол одоо манай Оросд суралцж байгаа оюутнуудын олон нийтийн үйл ажиллагаа бол маш их сүүлийн жилүүдэд сайжирч хөгжсөн. Юу гэхээр оюутан залуучуудын холбоо, оюутны холбоо гэж байдаг. Уг холбооноос бол одоо хичээлийн жилд маш их үйл ажиллагаа зохион байгуулдаг. Уралдаан тэмцээн тий бараг 20 орчим төрлийн байхаа би буруу санааг болвол. Тэгэхээр энэ уралдаан тэмцээнүүдэд оролцуулж байгаа оюутнууд маань бол бүгдээрээ оролцоход нээлттэй байдаг. Тэгээд энд бол тухайн урлагийн тэмцээнд бол бэлдэх гэж маш их цаг хугацаа орно, маш их дурсамжийн бүтээн, саксны тэмцээнд орох гэж бэлтэн их мэтлэн ер нь их гоё шүү. Ер нь Оросд сурах их гоё. Одоо юу байгаа штэ дээшээ үеийнхээ ингээд Оросд сурдаг байсан хүмүүсийн одоо мэдхгүй илүү үлдсэн юм. Орос школ гэж бас нэлээх ингэж хатуу юм те. Одоо баг яадаг гэх нэг ууж хэлэндээ хөрөхгүй ч байдаг лөө мэдхгүй нэг тиймэрхүү юмнууд байгаад байдаг. Ер нь Орос хүмүүс Орос оюунууд хэрэглээ одоо манайхантай харьцуулбал хэр байдаг юм бол Оросууд мэдээж арх алкогол хэрэглэх их үлэг яг уу. Их нь одоо юугаараач байгаа одоо соёлдооч байгаа. Зарим хүмүүс бол одоо жоохон мэдээж хошигнж ярьж байгаа бах. Дэлхийн 2 дугаар данд бол бидний Оросуудын чинь арх гэдэг юм аварсан юм ач гэж бас ярьдаг. Учир нь юу гэхээр одоо нэг маш их хүүтэнд арх ууж иж дотроос одоо өөрийгөө сэргийж идэг хоол хүнс байхгүй байхад одоо ходооднд чинь хоол байхгүй байгаад ямар ч өөрийгөө дулаацуулгачаад байхгүй үед одоо арх уухаар одоо цусны эргэлтийг дэмжиж дулаахан байгаад арай илүү хүчтэйч байдаг юм уу тий. Жишээ нь ийм зүгээр ярьдаг л да шүү. Хашгинж ярьж магадгүй. Тэр утгаараа ер нь Оросууд ер нь арх уух одоо соёл нь тийм. Тэгээд мэдээж зөв гоё юм л та. Монгол за би одоо дээр үед ямар байсныг үнэхээр мэдэхгүй байна. Одоо бол зүгээр яг миний ингээ харж байгаагаар хамаагүй багассан. Угаасаа орчин нөхцөл нь тийм болсон баг. Залуучуудын одоо оюун санаа одоо юу гэдэг бүх юм өөрчлөгдсөн байж магадгүй. Гэхдээ шууд нөлөөлж байгаа зүйл нь бол миний дүгнж байгаагаар шүү. Одоо нөгөө л дахиад юу л байгаа юм л да. Хичээл хийхгүй бол хөөгдөн тий. Тэгэхээр хамаагүй шоудаад ингээд газар дотор явах юм бол хичээлсээ хоцорно. Тэгэхээр ихэнх оюутнууд маань бол одоо зоригтой хүчил чармаалттай явж байгаа учраас аль болох явдаг. Гэхдээ мэдээж баланстай. Шоу зохион байгуулагдана. Маш их зохион шоу зохион байгуулагдана. Тэрэн дээр шоуд үедээ шоудаад тий гадуур явах үедээ явна. Хавар гоё Москвагийн хавар их гоё л доо. Ойд очоод шашлыг шорлог хийх бүр сургуулиудын дунд юм баг соёлын хэмжээд хүрсэн. Хаврын намрын юм шашлыг гэнтэр гэж байдаг. Тэгээд зүгээр яг асуултыг нь яг дүгнэхэд дээр үед байсан яриа хэрэг үнэн бол тэрнээс бол багассан баг. Оросд сурч байгаа юм. Тийм. Тэгэхээр манай сүрнэгийн мөнөд бас зөвхөн Оросд сурхаасаа гадна тий одоо хилийн чандад байгаа монголчуудын оюутан залуучдын орог хариуцаад бас арга хэмжээ зохион байгуулад бусад орнд сурж байгаа монгол оюутнуудтайгаа одоо энэ холбоо гүүрүүлж явж байгаа гэж ойлгож байгаа. Тэр талаараа бас жоохон танилцуулаад яг ямар хуу зорилготой юу хийдэг талаар. За би хилийн чандад монголчуудын зөвлөлд 2021 онд яг гишүүнээр хэлсэж орж ирсэн. Тэгээд тухайн үед яг коронавирусын дарамт. За тэгээ хоёлаа энэ дууг жоохон хүлээч тий. Ер нь зүгээр ингээд яриад ах зүгээр байна уу? Зүгээр шүү дээ. Угаасаа л ингээд л юу яагаар. Ялангуяа өөрийнхөө мэдснээр л хүмүүс зарим нь өөр байж болно шүү дээ. Тэгэхээр чиний нүдээр чиний өнцгөр Орос сурах ямар вэ гэдгээ одоо магадгүй Орос сурахаар төлөвлөж байгаа нэг хүүхэд байлаагаа сонсоод нэг ерөнхий иймэрхүү замаар явах юм байна гэдэг ойлголтод хүчил гэсэн тийм бодол байгаа. Зөв. Дахиад асуу. За тий. Сүрнэгийн маань болохоор одоо хилийн чандад монголчуудын зөвлөлгээд байгуулгын бас оюутан залуучдын хорог хариуцдаг. Тэгээд сүүлд гэхэд чинь нэлээд олон бас гадаадд байгаа монголчууд оюутнуудтай холбосон юм арга хэмжээ үйл ажиллагаа зохион байгуулсан тий. Тэгэхээр ер нь оюутан хүн ингээд хажуугаар нь сайн дурын ажил хийхэд ямар хөө байдгийг бас тэр хийж байгаа ажил нь ямар учир утгатай ажил гэдгийг жоохон танилцуулбал.
За миний хувьд болохоор 2021 онд яг Хилийн Чанар Монголчуудын зөвлөлд гишүүнээр хэлсэж орж исэн. Тухайн үед яг коронавирусын дараагаар гадаад сурж байгаа үед за тэр дундаа Орос болон Хятадд сурж байгаа оюутнууд бол тухайн улстай биеэр очиж суралцахын боломж хаагдчихсан буюу хэл хаагдчихсан үе байсан. Тэгээд Хилийн Чанар Монголчуудын зөвлөлөөсөө тусламж одоо хүсээд бид нар зохион байгуулалтанд оролцоод одоо хурж болох бүхий л улсын байгууллага, Орос Монголын улсын байгууллагуудад хандаж одоо маш тийм зохион байгуулалттай ажилласны үр дүнд ногоон коридор гэдэг арга хэмжээг зохион байгуулад тэгээ үр дүнд нь биднэрт Оросоор байна ус одоо Монгол оюутнуудад ногоон коридор гэдэг зүйлийг нээж өгөөд бид нар хилээ одоо бүрэн нээгээгүй байхад бид нар явж суралцах боломж олж авч ирсэн. Тэр цаг үеэс хойш бол яг Хилийн Чанар Монголчуудын зөвлөлтөө яг дотор нь ороод гишүүн болоод ингээд ажилласан. За тэгээд ажиллаж явж байгаа хоорондоо 2024 оны чуулганаар одоо 10 жилийн агаар хүн билүү? Буруу санаж байна уу? Тийм баха. Тий 10 жил. Тий. Оюутан залуучуудын хороог ахлах одоо юм санал удирдах зөвлөлөөс бол ирсэн. Тэгээд миний хувьд уг саналыг хүлээж аваад сонгуулиар бас санал ихтэйгээр сонгоод өнгөрсөн 2 жилийн хугацаанд оюутан залуучуудын хороог төлөөлөөд тодорхой арга хэмжээний зохион байгуулсан. За үүнээс хамгийн одоо том цар хүрээг эзэлсэн арга хэмжээ нь бол өнгөрсөн жил буюу 2025 онд Турк улс Стамбул хотод зохион байгуулсан МСОК буюу одоо Хилийн Чанар дахь Монгол оюутан залуучуудын чуулга их зохион байгуулсан ажил байгаа. Тэгээ энэ ажлын хүрээнд бол одоо хэдэн улсын билээ? 21 улсын 250 орчим оюутан залуучууд хамруулсан ийм чуулгуудыг маш амжилттай зохион байгуулсан. Тэгээ уулзалтын хүрээнд дээр бол олон орны оюутан залуучуудын харилцаа холбоог сэргээх, за хоорондоо туршлага мэдээлэл солилцох, цаашдын одоо хамтарч ажиллах ийм одоо эрх зүйг үүсгэх гэсэн зорилгоодын тулд бол уг арга хэмжээг зохион байгуулсан. Тэгээд уулзалтын хувьд бол маш амжилттай, маш сайн үр дүнтэй ийм арга хэмжээ болсон. Одоо ч гэсэндээ манай оюутан залуучууд маань хизээ дараагийн имсэг болох вэ гэдээ бас их өндөр хүлээлттэй байгаа, сурагтай байсан. Тэгээд тун утгагүй би сая нэвтрүүлгийнхэнд хэлсэн шиг уг уулзалтан дээр утгагүй болгож байгаа Mongolian Diaspora Festival дээр одоо хурж ирээд тэгээ оюутан залуучуудын хорооныхоо бас гишүүн болоод ингээд цаашдаа миний арга хэмжээгээ хэрхэн хаан зохион байгуулах вэ гэдгийг бас ярилцаа санал ажиллагаа дэвшүүлээд явж болно. Тэгэхээр их л өндөр одоо хүлээлттэй байгаа гэхээр одоо их л хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн юм арга хэмжээ болсон болов гэж миний хувьд бол дүгнэж байгаа. Миний хувьд гэсэн оюутан хэдийгээр биш ч гэсэн төгсөөд олон жил болж исэн тэнд очиод яг оюутнуудын уур амьсгалыг мэдрээд ялангуяа орон орныг төлөөлөөд тэр олон оюутнууд нэг дор цуглаад хэдэн өдрийг тий за хилцэг нь хилцээд дээр нь тоглоом тэмцээн уралдаан ингээд яг мэдрэхэд бол үнэхээр сайхан байсан. Тэгээд дээр нь бас оюутнууд ч ер нь их гоё болчихсон юм байна гэдэг тийм мэдрэмжийг авсан. Тэгээ яг ер нь бол зур оюутан байх үедээ бас юм сайн дурын ажил олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон гэдэг өөрөө эргээд дараа нь тэр хүний дурсамж тий тэр хүнд бол маш гоё үеийн юм шиг санагддаг. Тэгэхээр хичээлийнхаа хажуугаар тий бусдад олон нийтэд бас иймэрхүү үйл ажиллагаанд оролцоод явдагт нь бас урдчим явуулсан талархал илэрхийлье. Тэгээ үргэлжлүүлээд зөвөр нь сургуулаа одоо яг тэгээд төгсөөд энэ мэрэгчлэрээ ажиллах гэдэг юм уу тиймэрхүү боломж бас хэр байдаг. Ер нь ажил хийхтэй холбоотой түрүүн бас би оюутан байхдаа ч гэсэн Монгол оюутнууд маань ямар ажил хийдэг болоо гэж сонирхсан. Оросд суралцж байгаа оюутнууд яг 1-2 дугаар курстэй бол яг төдийлөн мэрэгчлэр ажиллах боломж байхгүй. 3-4 дугаар курсээсээ бол одоо мэрэгжлийн мэдээлэл ур чадварыг эзэмшсэн гэж үзээд бол туслах ажилтнуудаар бол яг аль биесны байгууллагууд тухайн мэрэгчлэр боломж нэгддэг. Хинх нь бол одоо тэгэл өөр улсуудтай адилхан олон нийтийн газар одоо хоолны газар ч гэдэг юм уу, тоогооч ч гэдэг юм уу, эслэгч ч гэдэг юм уу, тий, кассирч гэдэг юм уу ингээд бол ажилладаг. Ялангуяа KFC, Burger King ч гэдэг юм уу, тий. Ер нь зөндөө олон ажил байгаа л да. Би яг сайн мэдэхгүй байгаа тийм. Яг одоо жишээ нь би бол одоо юу мэдж байгаа вэ гэхээр архитектураар суралцж байгаа оюутнууд бол 3-4 дугаар курсээс айлуулж
өөрийнхөө тухайн мэргэжлэр шууд одоо ажилд орох боломжтой. Туслах архитектороор хийж агаад сургууль төгсний тараагаар яг үндсэн архитектор болоод тэгээ мастраа давхар хамгаалаад бүр ингээд болчихсон. Одоо Оросд суралцж байгаа манай найзууд яг төгсөөд одоо Москвагийн маш том барилгын том проект дээр ажиллаж байгаа. Манай одоо даваад орж гэдэг найз байна. Даваад орж найзаар одоо маш их бас бахархдаг. Манай мэргэжлийн төгсөөд одоо Москваг одоо барьж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чиний сургуулаа төгсөөд ер нь сая одоо шууд ирсэн гэсэн үг үү? Эсвэл тэнд бас ажил хөдөлмөр эрхэлж байгаа дэрвүү? Би болвол сургуулийнхаа жагаар хувийн ажиллаад ирнэ хвчлээд байсан. Хувийн ажил гэдэг нь одоо хувийн бизнес. За аялал жуулчлал, тээвэр зууч, карго, орчуулга гэдэг ч юм уу те. Их мэтлэн ажлуудыг ерөнхийдөө хийж байгаад одоо Монголд ирээд бас банк ус чиглэлээр Оросол бинус бол Монгол улсын хооронд ажиллаа явж байна. Гадаадд сураад дууслаа ч гэдэг юм уу те. Одоо туршлага хоромтлууллаа гэдэг Монгол руугаа эргэж ирэх шийдвэр ер нь гаргах те. Зарим хүмүүсийн хувьд хэцүү байдаг байх, өшөө жоохон ажлын мөнгө цуглуулъя, туршлага өшөө хоромтлуулъя гэдэг байх. Чиний хувьд ер нь эргэж гэртээ ярих зам те. Их орондоо ирэх зам энэ ямар хөө шийдвэр мэдээж хүнд үлгүй яг уу ягаад тэгэхээр би ч одоо 10 жилээ төгсөөд л шууд Орос руу очихсон амралтаараа ч гэдэг юм уу зуны амралтаар Монголд ирээд ялангуяа Улаанбаатарт байхад бол яг ер нь бол шууд утгаар хүнд идэв гэсэн. Ягаад тэгэхээр би ч одоо бараг л Москвагийн одоо хүн шиг тийм Москвада тасцсан. За хотод ирэхэд бол хотод тасдаггүй. Бүх юм нь шал өөр жоох стресстэй яг үнийг хэлгээ тийм. Тиймэрхүү шалтгаанаас улмаас бол би ер нь хотод ирж төрдөл амьдрахгүй дэ гэсэн дотроо бодолтой яваад идэв гэсэн. Дахиад нэг хэдэн жил Оростой ер нь байна. Тэгээд мэдээж гэр бүл зохиогоод бүгдтэй болоод тий. Тэгээд буцаж очиод бас гуруулаа очиод ингээд амьдрий гээд төлөвлөд очсон чинь ерөөсөө бас болохгүй байгаад байгаа юм л да ер нь бол олон зүйлийн шалтгаан байгаа. Одоо виз бизнес ахуулах ч гэдэг юм уу тий. Тэгээд за ер нь ингээд одоо жоохон хэцүү нөхцөл байдалтай заавал өөр хүний улсад амьдраад байх шамар шаардлага байна. Би одоо ямар их оронгүй хүмүүс байгаа шүү дээ. Одоо сайхан их орондоо очиод амьдрий. Одоо сайхан зорилго тавиад сайхан амьдрахын төлөө нийгэмдээ жоохон ч гэсэн тустай нэмэртэй бай гэсэн одоо бодолтой, зорилготой. Тэгээ ярилцж байгаа шийдээд өнгөрсөн жил яг бүрэн гүйцэтгэж Монголд ирсэн дээ. Тэгээд одоо бол мэдээж сайхан Монголдо тасцсан. Одоо Монголд байх ч одоо сайхан шүү дээ. Ээж аавынхаа хажууд, гэр бүлийнхээ хажууд ойрхон байна. Өссөн үед яваад очиж. Одоо ер нь Монголд байх цаг хугацаа өдөр хоног бүрдэл Монголдо илүү одоо сайхан дуртай болж байна. Одоо ялангуяа сая наад байн амралтын өдрүүдээр хөсгөл рүү сайхан явлаа. Ямар сайхан уудам гайхалтай юм, ямар сайхан эрх чөлөөтэй юм. Энэ болгон ч одоо миний сурсан улсад бол мэдээж байхгүй. Бүх юм одоо ингээл зөвшөөрөл авдаг тий. Тэгэхээр Монголдо одоо улам л илүү өдөр хоног бүрэн гэж улам сайхан хайртай болж байна. Одоо болж өгвөл одоо өөрийнхөө чадах чинээгээр энэ улсдаа нэг жоохон ч гэсэн тус олчих юмсан, эрэг үрдэн үзүүлчих хэлсэн гэсэн л юм одоо санаа сэтгэлтэй явдаг болж штэ. Тэрнээс бол хуучин бол одоо Монгол бүтэхгүй, Монголд очиод хэрэггүй гэдэг бодолтой байсан бол одоо тэгээд яг ирээд дасаад ингээд юм ойлгоод эхлэх юм л тийм бодолтой болж байна да. Хэдий яг асуудалтай байгаа нь үнэн. Гэхдээ одоо энэ дасаж тодорхой хэмжээгээр одоо өөрийн одоо үйл ажиллагаа явуулж гэж явахгүй болохгүй болчиход шүү дээ ерөөсөн. Тэгэхээр төгсгөл нь одоо мэдээж бас одоо оюутан дүүнер тий. Оросд сурыг гэж бодож ивэл бас юу зөвлөмөр байна. Дээр нь одоо мэдээж Оросын хувьд сүүлийн үед бас одоо онцгой гэх юм уу дайны нөхцөл байдалтай байгаад байгаа. Тэгэхээр тэр үн байдлыг ингээрэгдэд нөлөөлөх юм уу очиж сурахад саад нөлөөтэй байна уу эсвэл хэвийн бас явах боломжтой байгаа энэ талаар. За Оросд очиж суралцах бүсэл сонирхолтой хэвээ одоо яг одоо миний 10 жилийн өмнөх шиг тий. 10 жилээр төгсчөөд хаашаа явах шийдэж амжаагүй. За Орос руу явахаар зэгч байгаа оюутнууд тандаж хэлэхэд бол мэдээж явж сурахад алдах зүйл байхгүй. Орос хэл маань бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын аль биесний хэл. Дэлхий дээр Орос хэлээр 300 сая орчим хүн Орос хэлээр ярьж байна. Мэдээж Орос хэлийг өөр юм болгож эзэмшнэ гэдэг маань дэлхийн иргэн болохын одоо хашаад дэлхийн одоо хаанч явсан Орос хэлтэй хүмүүс байж лээдэг. Тийм.
Орос хэл соёл суралцсан, орос хэлийг суралцсан маш одоо сайн чанарын одоо академик боловсролыг эзэмшин, өндөр боловсон хүчин болж бэлтгэгдэнэ. А мэдээж одоо өнөөдөр яг энэ цаг үед болж байгаа дайны нөхцөл байдал бол амаргүй. Энэ бол огт анзаарагдахгүй гэж бол хэлэхгүй. Анзаарагдж байгаа. Орос Украины хоорондын нөхцөл байдал бол одоо цаг хугацаа өнгөрөх тусмал улам хурцдаж байна. Тэгэхээр энийг мэдээж эрүүлэр дүгнэж зэгнээд өөрсдөө шийдвэр гаргах нь зүйлснэх бол бахал та. Гэхдээ Москва бол өөрөө одоо хамгийн өндөр хамгаалагдсан хотуудын нэг гэж явагддаг. Тэгэхээр миний бодож байгаагаар ойрын хугацаанд бас энэтэй зогсчвол Оросд очиж суралцахад бол ер нь их зүгээр. Гэхдээ мэдээж тэгэл өөр улсуудад очиж суралцах боломж болцсон маш их байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж өөртөө сайхан харж байгаа л явж сурах нь одоо мэдээж хамгийн зохистой зүг баг. За тэгэхээр бас цаг зав гаргаж ярилцсан баярлалаа. Тэгээд удахгүй болох 7 сарын 30-31 тий. За тэгээд 8 сарын 1-нд болохоор диаспора фестивал гэдэг байгаа тий. Энэ арга хэмжээнүүдэд нь бас амжилт хүсье. Тэгээд манай гэртээ арих зам нэвтрүүлэг маань одоо ялгаагүй сүрнэттэй маань адилхан гадаадад сураад мэдээд тий. Туршлага хуримтлуулаад ирсэн залуучууд маань бас Монголдо эргэж ирэх. За тэгээд яаж бас энэ шийдвэр гаргав, юу тулав гэдгийг ерөнхийдөө хуваалцах иймэрхүү нэвтрүүлэг байгаа. Тэгээд дараагийн бас сонирхолтой зочид бол оролцох байхаа гэж бодож байна. Тэгээд баярлалаа. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд Жимбахтай баярлалаа. Танай нэвтрүүлгийн талаар урд нь зөндөө болгоодоо сонсч ирсэн. Тэгээд оролцож бас Оросд суралцж ирсэн цаг үеэсээ дурсаж дахиж бас ярихад бас маш их сайхан байлаа. Баярлалаа. Танай нэвтрүүлэгт амжилт хүсье. Олон хүмүүсийн туршлагаас ингэж сайхан хүмүүст хуваалцаж бас гадаадд байгаа хүмүүст гэртээ ирэх сэтгэлдлийг төрүүлээсэй гэж бас миний хувьд хүсэж байна. Тэгээд цаашдынх нь ажилд нь танай хамт олонд амжилт хүсье. За баярлалаа. Дэлхийн өнцөг